Надад хоёр асуулт байна. За, эрүүл мэндийн даатгалын сан. За, энэ маань үндсэндээ бол даатгалын тогтолцоогоор даатгалын зарчмаар л явах ёстой гэж хардаг. Миний хувьд. Өнөөдөр бол яг халамжийн даатгалын асуудал, өөрөөр хэлбэл төрөөс тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа, тодорхой бүлгүүдэд чиглэсэн халамжийн даатгалын зардлыг өнөөдрийн даатгал төлөгчдийн төлсөн мөнгнөөс даатгалын сангаас гаргаад явж байгаа. Тэр төр өөрөө хэрвээ халамжийн даатгалыг өгөх шаардлагатай гэж үзэж байгаа бол энэ даатгалын сан руу тэр халамжийнхаа мөнгийг төлдөг байх ёстой гэж ингэж ойлгодог. Даатгалын зарчим бол иргэн өөрөө төлсөн хэмжээгээрээ даатгуулсан дүнгээрээ л хохирлоо нөхөж авах асуудал шүү дээ. Тэгэхээр яг энэ тогтолцоороо шилжихэд манай улсад ер нь ямар хугацаа шаардлагатай гэж та харж байна. Бидэнд ямар нууц боломж байна гэж харж байгаа вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой сахилах хариуцлагын асуудлууд нэлээд хөндөгдлөө. Надад бол нэг 3 төрлийн 3 субъектийн хариуцлагын асуудал яригдах юм шиг санагддгийг. Нэгдүгээрт нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын хариуцлага. Хоёрт нь эрүүл мэндийн даатгалын санг удирдах байгаа энэ байгууллагын хариуцлага. Гуравт нь даатгуулагчийн хариуцлага гэж. За бид сүүлийн үед бол энэ эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага болгон эрүүл мэндийн даатгалын санг удирдах байгаа байгууллагын хариуцлагыг сайжруулах ёстой гэдэг зүйлийг бол ярьж байна. Энэ даатгуулагчийн хариуцлагын асуудлыг яаж өөрчилж шинжлэх ёстой юм бэ? Хэрвээ та одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн болвол энэ дээр ямар өөрчлөлт хийх боломжтой, ямар ажил хий гэж төлөвлөж байна вэ? Би ганцхан жишээ тухайлбал хэлье. Даатгуулагч өөрөө одоо өөрийнхөө хариуцлагагүйгээс болоод арх тамхины хэрэглээгээ хэтрүүлээд өвчл үүсгэж байна. Олон хоног арх хэрэгэлдэг. Ингэчээд үүнийхээ араас нь өөхтөө тостоо бол манайхан хорхогоо хийгээд идчихдэг. Тэгээ хүүтэй аргаа уучдаг. Ингээд нойр улчирхаа дотор эргэтнүүдээ маш хүнд асуудалд оруулаад хагалгаанд ордог, өндөр өртөгтэй хагалгаа илгэдэг. Маш өндөр өртөгтэй хагалгааг улсын эмнэлгүүд үн төлбөргүй хийж байгаа. Даатгалын сангаас зардал гарч байгаа. Тэр энэ иргэний хариуцлага, даатгуулагчийн хариуцлагыг сайжруулахын тулд энэ бидний мөрдөж байгаа дүрм журам, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд ямар ажлыг хийх ёстой гэж таардаг вэ?